Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Увс аймгийн улсын тэргүүний 2-р цогцлбор сургуулийн багш Тэгшээ байна. Би сурлагын амжилт суралцагчийн зорилго тэмүүлээс эхэлдэг гэсэн арга зүйгээ та бүхэнтэйгээ хуваалц болсондоо баяртай байна. Сурлагын амжилт суралцагчийн зорилго тэмүүлээс эхэлдэг. Монгол улсын хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багчуудыг мэдлэг, боловсралтай иргэн болгож төлөвшүүлэх нь эцэг эх, багш, сургууль боловсролын байгууллагын эрхэм зорилго билээ. Миний сургалтын гол арга зүй бол хүүхдийг 1-р ангид орохоос нь эхлэн сурах, зорилго тэмүүлэлтэй болгож төлөвшүүлэхийг зорьдог. Зорилго тэмүүлэлтэй болох нь маш энгийн алхмаас эхэлдэг. Би шинээр сургуульд орсон сурагчдад багшийн зүгээс дараах алхмуудыг ойлгуулах нь чухал гэж үздэг. Хамгийн нэгдүгээрт нь сургуульд орсон сурагчдад багш хүн гэж хэмбэ? Ямар үүрэгтэй вэ? Яагаад эрдэм сурахын тулд ангийн багшаар удирдуулах ёстой гэсэн ойлголтыг өгдөг. Ингэснээрээ сурагч бүхэн багшийн заасан зүйлийг мэдэж авах нь чухал гэдгийг ойлгож ухаарах, багшийн заасан зүйлийг маш сайн ойлгохыг хүсдэг, анхаарлаа төвлөрүүлж шинэ зүйлийг сурч мэдэх эрмэлзэлтэй болно. Сургуулийн орчинд дасан зохицох. Энэ нь альва зүйлийг чин сэтгэлээсээ хийж сурах ёстой гэдгийг мэдрэх төдийгүй сурагч өөрийн үүрэг хийх зүйлээ ухамсарладаг. Би чадна гэсэн итгэл төрүүлэх. Бусдын сайн талыг харж бахархан дурах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, шинийг эрэлхийлэх, сурах тэмүүлэлтэй болох. Өөрийн чаддаг зүйлийг бусдад түгээх. Энэ нь сурах сурагчдаа заах ба мэддэг чаддаг зүйлээ найз нөхдөөгөө хуваалцах, өөрийгөө нээн хөгжүүлэх, бусдын үгийг сонсож сурах давуу тал. Багш сонсогч найз. Сурагчдын үдэл бодлыг сонссноор сурагч өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болдог, өөртөө итгэх итгэл, үзэл бодлоо дүгнэн ярих чадвартай болно. Гэрийн даалгавар миний ажил. Сурагч хүний гол ажил бол гэрийн даалгавар хийх ба ингэснээрээ альва зүйлд бүтээлчээр хандах, цагаа зөв баримталж сурах, эмх зэгцтэй хандах, хандлагатай болох давуу талтай. Чадварын тайлан буюу сурч мэдсэн зүйлээ анги хамт олноороо бусдад түгээх. Зорилго тэмүүлэлтэй байх нь авьяас чадвараа нээх алхам болдог ба сурагч өөртөө итгэх, итгэлтэй болох, бусдын сайн талыг олж харах, өөрөөрөө бахархах төдийгүй эцэг эхчүүдэд сурлагын төвшинг мэдэх, ямар чиглэлээр хөгжүүлэх, дэмжих шаардлагатайг мэдэх, хүүхдтэй анхаарал хандуулах, өөрийн үүргээ ухамсарлах, бусдаас суралцах давуу талтай. Мөн хүүхдийн суралцагч болсон эцэг эхчүүдэд дараах алхмуудыг ойлгуулах нь зүйтэй гэж үздэг. Багшийн зүгээс эцэг эхэд хүүхдтэйгээ ажиллах зөвлөгөө өгөх. Хүүхдийн сурч мэдэж байгаа зүйлд хүүхдийн сэтгүүгээр хандах. Хүүхдийн ололт амжилтыг бахархаж урамшуулдаг байх. Хүүхдийнхээ үзэл бодлыг сонсдог байх. Гэрийн даалгавар зөв тогтмол хийх арга зөвлөгөө өгдөг. Тэрийг ойлгосноороо эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сурлагад анхаарах, тодорхой зорилго тэмүүлэр шинээр үсэж эхэлдэг. Ер нь эцэг эхчүүд бол боловсролын байгууллагт хүүхдээ авчирч өгтөө бол сургах, хүмүүжүүлэх зорилгоор дүүрэн ирдэг боловч энэ шинээр үүссэн зорилго тэмүүлэл нь ямар давуу талтай вэ гэхээр хүүхдтэйгээ ажиллах арга зүйг шинээр олж авчина гэсэн үг юм. Тэгвэл эцэг эхчүүд зорилготой байх нь ямар давуу талтай вэ гэхээр хүүхдтэйгээ хичээл сургалтын үйл ажиллагаанд анхаар цаг гаргаж чаддаг болдог. Хүүхдийнхээ сурлагын төвшөнд гарсан агс амжилтыг олж харж чаддаг. Хүүхдийнхээ юу хүсэж байгааг мэдрэх, хүүхдтэй байнга анхаарч зорилго тэмүүлэлд хүргэх буюу хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх. Багш эцэг эх сурагчийн хамтарсан үйл ажиллагааг ойлгож гурвалсан холбоонд бэхжиж эхэлдэг. Хүүхдүүд маань сургуульд орсноор тодорхой зорилго тэмүүлэлтэй болдог. Тэгвэл зорилго тэмүүлэлтэй хүүхэд маань бусдаа зөв үлгэр дуурайлал үзүүлж эхэлдэг, сурч боловсрох, хөгжих, төлөвшөх хандлагатай болдог, анги олонд сэтгэлгээтэй буюу биенээ хүндэтгдэг, хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар авьяас чадвараа нээн хөгжүүлж чаддаг, дэсвэр төвчээртэй бие дааж ажиллах чадвартай болдог. Ер нь хүүхэд зорилготой байх нь зорилгодоо хүрэх шийдэмгий чанар төлөвшдөг, өөрийн чадварт итгэлтэй байх чанар төлөвшдөг, тэмүүлэл амлалтандаа үнэнч байх чадвар төлөвшдөг. Эдгээр алхмууд төлөвшснөөр
багш сурагч эцэг эхийн зорилго тэмүүлэл нэгдэж эхэлдэг. Зорилго тэмүүлэлтэй багш сурагч эцэг эх хамтран ажилласнаар бол даасан ангийн сурлагын чанар, эцэг эхийн хамтын оролцоо, хүүхдийн бие даах хамтрах чадвар, сурагчийн төлөвшил хүмүүжилт ахиц амжилт гарч сургалтын үйл ажиллагаа маш үр дүнтэй явагддаг болохыг ажиллах явцдаа олж харсан юм аа. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.